Сайн байцгаана уу? Хүчний дасгал хийх бүрд булчин дотроо 3 шат тэмцсэн нарийн физиологийн процессор ажилладаг гэдгийг та мэдэх үү? Энэ бол эд шид биш. Бие махбодын гайхамшигт механизм. Эхний шат эвдрэл. Хүчний дасгал хийх үед булчинд бичил хэмжээний урагдал буюу микротир үүсдэг. Энэ нь муу зүйл биш. Харин булчингийн өсөлт эхлэх анхны тохио. Бие махбод сорилтод орсноор илүү хүчтэй болж дасан зохицох үйл явц эхэлдэг. Хоёрдугаар шат засвар ба нөхөн сэргээлт. Бие махбод эдгээр бичил гэмтлийг илрүүлээд засварын горимд ордог. Эдгэрэлтийн эсвэд гэмтсэн ширхгүүдийг нөхөж тэдгээрийг өмнөхөөсөө илүү хүчтэй зузаан байдлаар сэргээн байгуулдаг. Яг энэ процесс л булчингийн өсөлтийн жинхэнэ нууц. Би дараагийн ачаалд илүү бэлтгэлтэй болохын тулд өөрийгөө шинжилж байдаг. 3 дугаар шат хоол тэжээл ба амралт. Хамгийн олон хүн энэ үе шатыг орхидог. Булчин нөхөн сэргэхэд зөв хооллолт, хангалттай амралт зайлшгүй хэрэгтэй. Уурэг бол шинэ булчингийн барилгын материал, харин нойр бол нөхөн сэргээлт хамгийн идэвхтэй явагддаг үе. Хэрэв та хангалттай амтахгүй бол өөрийн булчингийн өсөлтийг өөрөө хулгайлж байна гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл бэлтгэл эвддэг, хоол нөхдөг, нойр бүтээдэг. Амжилт хүсье.